цусд сувг үзүүлж бай. Даши мунда цэвэний харл хамсүрэн цэвлийн Ванчиг жамба гэсэн гурван нэр халахын шоронгийн луугруудын ярианд байнга л хамт яригдж байдаг. Үнэн дээр чинь гурав яс цооч буюу гянданд нэг хэсэгтэй л азаргалж явсныг халахын хідэн шоронгийн түүх гэрчилдэг. Цэвэний харл хамсүрэн анх 1965 онд эрүүгийн хуулийн 76-гийн Б-гээр 2 жилийн ял авч шоронд ороод өчүүгэнч нар салхи хөсөлгүй 21 жил тасралтгүй ял эдлээд 1986 онд бүр мөсөн суллагджээ. Энэ хугацаанд жирийн дэглэмд 1 удаа, чангад 2 удаа, онцгойд 2 удаа, гянданд 2 удаа орсон бөгөөд эгээтэл дэд хэмжээ буюу цаазаар авахулаагүй гэдэг. Биеийн жин 105 кг, метр 90 гарсан өндөр сайхан биетэй, хүч тэнхээ ихтэй, зодоон цохионд гаргууд байсан тул халахын шоронд ямагт атман явсан хүн юм. Үүн дээр Даши мунда цэвлийн Ванчиг жамба хоёрын хүчийг ашиглаж халахын шоронд анх гурвалсан холбоо байгуулж үнэхээр дийлдэшгүй хүчтэй байсан гэдэг. 2000-ад оны үед түүнтэй уулзаж ярилцаад энэ тухай асуухад тэрээр "Мунда Ванчиг бид гурав бол муу талдаа аргагүй л гурван сайн найзууд байсан. Энийг анх би санаачилсан юм. Францын зохиолч Александр Дюмагийн Шадар гурван цэрэг зохиолыг би шоронд уншаад анх энэ санааг авсан юм. Монголын түүхэнд 2 хүн явбал нэгэн дарга, 1 хүн явбал малгайн дарга гэдэг онгой үг байдаг. Би тэгээд гурвалсан холбоо байгуулъя гэж шийдсэн. Яагаад гэвэл эрүүгийн гэмт хэрэгтнүүд шоронд бие биендээ атаархаж нэгээ матдаг. Тэр бүхэл хутгалдаг, зоддог, хорлдог, алдаг, түүгээрээ хоолоо олж иддэг. Бүр сайн найзыгаа хүртэл худалддаг. Тийм ч учраас би хаач хэдийд ч бие биенээ өмгөөлж хамгаалдаг анд гурван нөхөр бай гэж сэтгэхэд Даши мунда Ванчиг жамба хоёрыг уриалан дуудсан. Энэ хоёр ч үүргээ сайн гүйцэтгсэн. Ингэж л бид Шадар гурван цэрэг болцоос юм. Мунда Ванчиг хоёрыг би муудалцах үед нь эвлэрүүлж нэгээ муу хилээд ирэхээр нөгөөдөгт нь хилэлгүйгээр дарж явсаар эцтэй бид гурав нэг цул болцгоосон. Мөнгө төгрөг олбол хуваагаад авчдаг, арх олбол хуваагаад уучдаг, хоол олбол хуваагаад л идчихдэг. Хулгайч нар өнгөрөөд байвал нийлээд балвчдаг сайхан найзууд явсан да. Харин энэхүү байр суурийг минь Эрдэнэ очрын Баттулга гэдэг нөхөр надтай булаацалтаж 1981 оны 8 дугаар сарын 3-ны шөнийн 3 цагт намайг унтаж байхад 9 удаа хутгалсан. Хамгийн муу эрэл хүнийг унтаж байхад араас нохой шиг гитэж дайрч хутгалдаг байхгүй юу? Харин би бие сайтай тулдаа тэр олон хутгалалтыг даваад гарсан юм. Хүн хутгалуулж байхдаа их сонин юм боддtiin байна лээ. Хамаг би сүлдээд хөдөлж чадахгүй цустайгаа хойлолдоод хөвтөж байхад хүмүүс ирээд салгаж байх шиг байсан. Баттулга мэдээж гянданд 3 жил аваад орсон. Сүүлд манай хоёр түүний гянданд нь ороод цустай нь хойлтол балбсан гэдэг. Ер нь иймэрхүү атаач өтөө байр суурь булаацалсан хогийн юм бол шоронд өдөр цаг болгон л явагдаж байдаг. Гэхдээ бид гурав байр суурьаа алдалгүй бүгдийг нь дэг жаыг тоонд нь суулгаж атгаж байсан да хэмээн өгүүлсэн юм. Нээрэл Даши мунда цэвлийн Ванчиг жамба харл хамсүрэн гурвч чанга онцгой гянданд байхдаа хинт ч дийлдэдгүй байсан гэлцдэг. Мань гурвын нэрийг шоронд ял эдэлж байсан дунд үеийнхэн бараг л амны уншлаг болгочихсон байдаг. Гянданд байхдаа мань гурав цагаан сараар яс цоочны өрөөндөө ууц тавьж арх ууж тансаглаж байгаад баригдаж чангалуулсан байдаг. Мөн онцгой дэглэмийн шоронд байхдаа ямаа боож идээд гяндалуулсан байдаг. Тэр үед улсын прокурорын тусгай хяналтын прокурор Батначин очоод "Ламсруу минь чи шоронд ямаа боож иднэ гэдэг чинь юу гэсэн үг вэ? Хичнээн шил архиулсан бэ? Гих зэрэгээр хөхрөлдөж байгаад л гяндалаад хоёчихсан" гэдэг. Хөхрөөд инээлдэд байхаар нарайш гяндалахгүй болов уу гэж мань гурав боджээ. Тэгээд гянданд очоод засарсангүй. Арих дар суудаг нь хിവэр бөгөөд Монголд анх шаг гэдэг ухагтгууныг мань гурав гяндангийн өрөөнөөс гаргаж ирсэн гэлцдэг. Тухайн үед арих 27 төгрөг байсан бөгөөд гянданд 2 жил арих 500 төгрөг хүрч байсан байна. 1979 оноос эхлэн мань гурав хянагч нартаа 500 төгрөг өгч архинд гүйлгдэг байжээ. Тэд ганц удаагаас хайлаастын дэлгүүр ороход 30 минут л гүйдэг байсан бөгөөд сарынхаа цалинг 30 минутанд л олдог байж. Шадар гурван цэрэг угаасаа шоронд мөнгийг хангалттай амархан олдог байсан тул мөнгийг бол тоохгүй үрж цацдаг байсан байна. Гяндангийн өрөөнд зүгээр сууж байхдаа л доод наарнуудаасаа татвар эргэлтийн мөнгө гээд бүгд шууд л мань гурвын гар дээр ирдэг байжээ. Харл хамсрүнгээс түүний эцэг цэвэний талаар асуутал тэрээр инхүү өгүүлсэн юм. Би анх шоронд орохдоо 21 жил суун гэдгээ зүүн совингороо мэдрээд эцгийнхээ нэрийг шоронд гаргахгүйгээд өөрийнхөө удамд байхгүй цэвэн гэдэг нэрээр овголсон юм. Энэ чинь зохиомол нэр. Тэгээд шоронд цэвэний ламсүрэн гэж л ярьдаг болсон. Миний эцгийн жинхэнэ нэр овг маань нэрэнцэнд орж шүү дээ хэмээжээ. Харл хамсүрэн мөн ар гэрээсээ ирсэн эргэлтийн хоолыг би огт иддэггүй байлаа.
Учир нь шоронд үнэнхүү хатан төвчээр хэрэгтэй. Намайг яаж төвчээр гаргадаг байсныг 50-аад оны том хулгайч нар бүгд мэднэ. Эргэлдээр ирсэн өөх тостой гой хоолыг би байнга идэхгүй шүү дээ. Тийм хоол чин шоронгийн хүн сүлд нь лай болдог байхгүй юу? Тэрний оронд хар тал хадууны цөвдай хоёрт ходоодоо дасгаад байж байснад хамаагүй дээр. Ингээд эргэлдээр ирсэн хоолоо буцаагаад явуулдаг байсан гэдэг. Халахын шоронд хар лам сүрэнгийн ганц сайн сурсан чаддаг юм нь гэвэл мөрийтэй тоглоом бөгөөд Монгол байдаг бүхий л мөрийтэй тоглоомыг халахын том хулгайч нартай тоглож үзсэн байна. Хөзөр даалуунаас эхлээд буу, фажуу, уйфэз гээд ер нь бүх тоглоомоор наадаж мөрийтэй тоглоомонд энэ насаа 50-аад туучсан ажээ. 1980-ад оны сүүлд Цэвэний хар лам сүрэн Хинтээ аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт бригадын даргаар ажиллаж байх үед 60-70-ад оны шоронгийн атман зөвлөл байсан шулах сандаг түүн дээр очижээ. Мань хоёр атман тэрвэрлдэн уулзаад ганц хоёр шил юмны бөглөө мултлах цуураа ин хөөрөлдөжээ. Хоёулаа Хинтээ аймгийн дадал сум орж бригадуудтай мөрийтэй тоглоё гэжээ. Тэдний гар дээр дор хаяад 20-30 мянган төгрөг эргэлддэг гин. Шоронд олон жил хөзөр тоглосны хэрэг юу бэлээ? Ер нь нарныхын хэр тоглодгийг үзье хэмээсэн байна. Соцуугийн 20 мянган төгрөг гэдэг их мөнгө шүү дээ. Ингээд мань хоёр Хинтийн дадал сумыг зорьсон байна. Хинтийн бригадууд эхлээд мань хоёрын бэл бенчингийн сонирхсан байна. Тэгтэл хар лам сүрэн өврөө одолж хэдэн ширхэг зоот үзүүлжээ. Шулах сандгийг үзүүлэх гэтэл битгий үзүүлгэж бригадын хажууд жүжиглсэн байна. Ингээд тоглоом эхэлсэн байна. Шудраг өгч авалцгаар тохиролцов. Мөрийгөө өгөхгүй бол бригадууд хотголдог гэдгийг тэд мэдэх байна. Хэрвээ бид хожичвол мөнгө аваад шууд явна. Та нарын зүгээс ямарваа нэгэн горилолт байхгүй шүү хэмээн тэдэнтэй яс тохиролцжээ. Ингээд тэд хөдрөөр муу шиг стос ходроо зэргийг тоглосон байна. Ингээд мань хоёр 10 гаруй бригадтай хонон үнжин тоглоод 28 мянгаад төгрөг харамалчихжээ. За бид явлаа. Эхэндээ бид тохиролцсон одоо гомдлохгүй биз дээ гэд гараад явчихжээ. Баахан мөнгө өвөртөлсөн мань хоёр бөөн баяр болжээ. Бүрэн хааны наад талын овоон дээр гараад 28 мянган төгрөгөө тэнцүүхэн хувааж аваад ганц шил архины бөглөө мултлаад сууж байлаа. Гэтэл цаанаас нь улаан тоос татаж ВАЗ 53 машин дээр баахан хүн суучихсан ирж явна гин. Төдөлгүй тэд овоон дээр гарч ирээд бүгд машинаас бууж мань хоёрыг бүчээд авчээ. Мөнгө алдсан 10 гаруй буряд хуйнаасаа хутгаас углан унжуулад бид хизээч нутгаасаа мөнгө гаргадаггүй. Одоо эр хүний ёсоор дахиад тоглоно. Бид мөнгө олоод ирсэн. Энэ мөнгийг хойчих юм бол та хоёрыг эр хүний ёсоор үнэлээд шууд явуулна гэж сүрдүүлжээ. Хариуд нь хар лам сүрэн шулах сандаг хоёр нуруугаа нийлүүлж суужгаад огт айсан шинжгүй инхүү өчжээ. За эр улсын бол эхлээд алдаж сур. Хожих нэг өдөр байхад хожигдох нэг өдөр байдаг юм. Буряд хөвгүүдийг омогтой шартаа гэж дуулсан. Түүнээс алдсан мөрөндөө ам тавьдаг гэж дуулаагүй. Бид тоглохгүй л гэсэн бол тоглохгүй. Инглигээд та хоёр бид хоёрыг алах гэж байгаа бол аль. Гэхдээ бид хоёр зүгээр алуулахгүй. Халахын шоронд бид хоёр зүгээр нэг суугаад гараагүй. Олон хулгайчтай цусаа асгартал үзэж явлаа. Хинээс ч айхгүй алдах юм байхгүй шүү. За тэгээд өөрсдөө л мэд хэмээн ачтаач хэрэлдэжээ. Тэгтэл нөгөө бурядууд жаахан зөөлрөөд иржээ. Тэгээд эцэст нь өөртөө шудраг өгч авсдаг ёс жаягтай болохоор мань хоёрыг аргагүй хүлээн зөвшөөрчээ. За та хоёр явдаа. Хэдэн хар цааснаас болж эр хүний ёс чудгаа алдаад юу хөв? Ингэж тэд хэлээд машинаас 10 литр нэрмэл арх гаргаж ирээд хувааж ууцгаагаад сайхан салсан гэдэг. Цэвэний хар лам сүрэн 1986 онд Амар болд генерал Хинтээ аймгийн цагдаагийн хэлтсийн дарга байхад нь шоронгоос суллагдсан байна. Амар болд дарга "За лам сүрэн минь чи одоо хүн шиг амьдр" гэд амьдралын хамгийн сайхан бүхний түүнд хэлээд иргэний паспорт авч өгчээ. Тэр цагаас хойш хар лам сүрэн шоронгийн хаалга татаагүй гэдэг. Халахын шоронд хар химээн алдажсан Цэвэний лам сүрэн химээ хинэл гүндүүгээр хүн алж нүгэл хийгээгүй ч хүчбээр залуу насныхаа ааг омгонд аархаж олон жил шоронгоор яваагүй бол өдийд нэр алдраад уурсгасан сайхан тамирчин байх байсан ч юм билүү хэм мэдэх билээ дээ.